Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим систем. Төрийн албаны шинтгэлийг дэмжсэн цахим системийг үе шаттай хөгжүүлж, төрийн албаны цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц зохион байгуулалтыг төрийн байгууллагын бүх түвшинд бүрдүүлэх үйл ажиллагааны болон шийдвэр гаргалтанд шаардлагатай өгөгдлийн шинжилгээний суурь мэдээллийг бүрдүүлэх нь энэхүү цахим системийн алсын хараа юм. Байгууллагын бүтэц болон албан тушаалын тодорхойлолтын модуль, сонгон шалгаруулалтын дэд системийн шинжилсэн хувилбар, хяналт үнэлгээний модуль, төрийн байгууллагуудын нэгдсэн бүртгэл хяналтын систем буюу төрд учирсан хохирлын бүртгэл хяналтын систем, ёс зүйн бүртгэл хяналт модулийн шинжилсэн хувилбар. Эдгээр модуль дэд системүүдийг хөгжүүлж нэвтрүүлснээр төрийн албаны зөвлөлийн ажлын уялдааг хангаж дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулж чадлаа. Албан хаагчийн модуль, төрийн албаны мэдээлэл тайлангийн портал буюу дашбордын дэд системүүдийг хөгжүүлснээр иргэд төрийн албан хаагч шийдвэр гаргагч төвшнийг хэрэглэж чиглэсэн шинэ боломжууд бий боллоо. E-Mongolia төрийн захим үйлчлэгээний нэгдсэн порталтай холбогдлоо. Ингэснээр төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн лавлгаа, ажиллаж буй болон цалингийн лавлгаа зэргийг авч ашиглаж эхэллээ. Төрийн албан хаагчийн анкет цахимжлаа. Ингэснээр албан хаагч төрд байгаа өөрийн мэдээллээ хяндаг, шинжлэн засварлах хүсэлт гаргаж засуулдаг, карьераа төлөвлөдөг, өөрт тохирсон сул орон тооны мэдээллийг авдаг, сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэд цахимаар өгөх боломжууд бүрдэж байна. Мөн судлаач иргэдэд тайланд хугацааны мэдээлэл, төрийн байгууллагуудын удирдлага, шийдвэр гаргагчдад төрийн албан хаагчийн real time датаг дашбордын дэд системээр дамжуулан ашиглах боломжийг бүрдүүлж, төрийн алба илүү ил тод боллоо. Монгол Улсын төрийн албаны зөвлөл.